За энэ бол ерөөсөө улс төрийн захиалгатай хүчирхийлэл боллоо. Шууд хэлэх юм бол манангийнхны захиалгаар энэ хүнийг одоо үнний дуу хоолой болж шудраг усны төлөө дэмжиж байгаа гэсэн төлөө барьж авлаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Би нэг сэжилж байгаа юм бол бас гадна дотныхны нэлээд тийм сонирхол байна. Ерөөсөө 5 толгойг 100% ард түмэндээ авна. Оюутлогыг 51%-аас дээш ард түмэндээ авч өгнө гэсний төлөө бол энэ хоёрыг ерөнхийд нь улс төрийн тавцангаас айлуулах. Бүр одоо цааш нь харах юм бол ерөнхийдөө амин насанд занал хийх ийм л үйл явдал боллоо гэж үзэж байна. Ер нь зүгээр болсон үйл явдлыг хараад үзэх юм бол Азийн загвар ардчил гэж байгаа Монгол улсад бол хүний эрх гэдэг бол ерөөсөө хөсөрдсөн юм байна. Улсын хурлын гишүүдийг орж ирээд зүгээр сандал диванаар нүдэл таарлцсан зодоол ингээл явчихж шээ. Тэгэхээр нэг Монгол төрийн дархлаа, Монгол төрийн халдшгүй дархан байдал гэдэг юм бол их хурлын гишүүдээр шалга, хуулиар одоо батлагдсан ерөнхийлөгч асны одоо 4 жилийн хугацаанд ерөнхийлөгчөө болоод дахиад 4 жил төрийн хамгаалтанд байдаг байхгүй. Тэр дархан эрх ч гэсэн ерөөсөө алга болчихсон байна. Тэгээд төрийн хамгаалтын шин дууд татаал зэвсгийг аваад ерөнхийдөө тагнуул ерөөсөө газраас ч юм уу татаал одоо ингээл барьчихж байгаа байхгүй. Улс төрийн эвсэл байгууллагатай холбоотой. Наад чин гол зорилго нь ерөнхийдөө сонгуул зарлал одоо 14-21 хоног байна тий. Энэ хооронд энэ эвслийг бүрэлдүүлэхгүй байх, эвсэлд орох хүчнүүдийг нэгтгэхгүй байх зорилго нь гол одоо холбоос нь зангилаа нь болж байгаа, лидер нь болж байгаа Монгол Ардын Хувьсгалт намын дарга их хоёрыг л байхгүй болгочих юм бол энэ 3 хүчин болоод одоо ялах эвсэл бүрдэхгүй юм байна гэдэг л энэ л тооц. Тийм учраас мань хүнийг 14 хоног бариад эсвэл одоо дахиж сунгаад ч юм уу сонгол өнгөрөөгөл нэр дэвшүүлэхгүй болгоод улс төрийн хүчнүүдийг нэгтгэх боломжийг хаагаад ингээл өөрсдөө дахин засаглахад ерөөсөө л улс төрийн тооцоо. Тэрнээс бүхэл бүтэн 3 жил шалгаж ирсэн юм өнөөдрийн тухай ороод одоо баримтлах гэдэг юм байхгүй ш. Баримтлах байсан бол 2 жилийн өмнө баримтлах байсан, жилийн өмнө баримтлах байсан. Тэгвэл баримтлах ямар ч повод байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн захиалгах зорилго хэрэгжиж байгаа хэрэг. Баримтлах үндэслэл нь бол үндсэндээ бол эрүүгийн байцаан шийдэх хууль болоод одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хууль гэж байдаг. Энэний хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16-гийн 6 дугаар заалт гэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч нь бүхэл нэг бүтэн одоо бүрэн эрхийн хугацаатаар төрийн хамгаалтанд халдшгүй дархан байна гэдэг. Ингээд заацсан. Энийг зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийдэх хуулийн баримтчлагтай холбоотой одоо сэжигтний баримтчлагтай холбоотой иргэний баримтчлагтай холбоотой заалтууд иргэнийг бол хэзээш баримтчилж болохгүй. Заавал сэжигтэн болгож одоо тогтоолоор танилцуулсны үндсэн дээр баримтлах ёстой. Энэ процесс бол ерөнхийдөө алдагдсан. За дээрэс нь нэгжлэг хийх болоод ер нь процессын одоо эрүүгийн байцаан шийдэх хуулийн процессын алдаанууд маш олон гаргасан байна. Хэд хэдэн цаг хугацааны өв шин дундаар нэгдсэн орон байранд нь дайран орсон тийм эвдэнс үүдгсэн за унаанд нь халдсан энэ бүх зүйл бол ерөөсөө иргэний халдшгүй дарахын эрх рүү халдаж байгаа. Дээрээс нь Монгол Улсын төрийн тэргүүн асан хүний одоо төрийн хуулиар тогтоосон тэр халдшгүй бүр эрхтэл одоо шууд халдаж байгаа. Энэ бол улс төрийн захиалгат хүчирхийлэл.